За өнөөдөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хамт олон түүн доцроо болоо энэ жилийн төгсөгчид өгөөг залуучуудын цэцэрлэгтээ төгсөлтийн төгөл байгуулах ийм үйл ажиллагаа бол хийж байна. Тэгэхээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийн бол солилцолтын дөрөлтөд байгаа. За энэ үеийг тохиолдуулаад Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх тэрбум мод ургуулах том зэрэлтийг бол дэвшүүлсэн энэ хүрээнд бол энэ үйл ажиллагаа явагдаж байна гэж ойлгож болно. Мод тарьж ойжуулах явдал бол хүн ардтай их ач холбогдолтой эрүүл амьдрах их үүсвэр бол болдог. Манай сургууль бол байгуулагдаад 30 жил болж байгаа. Энэ хугацаанд бол хамгийн коллежээс их сургууль боллоо өсөж хөгжсөн. Манайд бол нийтдээ энэ жил 2000-аад оюутан бол суралцаж түүн дотроо бол 100-га докторант, за нэг 400 гаруй магистрант үлдсэн бол бакалаврын зэргийн оюутнууд байгаа. Ингээд бид бол яхаг жил жилдээ энэ төглийг манай бүхэл жилийн төгсөгчөд улам цаашаа өргөжүүлэн баяжуулж улам сайхан энэ цэцэрлэг болох үйлсэд ерөнхий хүн нэмрийг оруулна гэж бодож байна. Энэ жилийн 23-24 оны хичээлийн жил өдрийн салбараар төгсөж байгаа. 130-аад оюутан бол өнөөдөр энд мод тарьж байна. Энэ бол 3 салбар сургуулийн бизнесийн удирдлагын сургууль, нийгмийн ухаан хүмүүжлийн сургууль, инженерийн сургуулийн 130-аад оюутан хүн болгон нэг мод тарья гэсэн энэ үйлсээрээ нэгдүгээр төгсөлтийнхаа үйл ажиллагааны дурсамж олгох. За хоёрдугаар улс их орон даяар өнж байгаа энэ ерөнхийлөгчийн тэрбум мод хөдөлгөөнд өөрийнхөө хонь нэмрээ оруулах ийм зорилготой үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээ бидний гол санаа бол энэ үйл ажиллагаагаа цаашаа жил болгон явуулаад энэ орчны талбайг бол ер нь хариуцаад явъя гэсэн. Улаанбаатар Эрдэм их сургуулийн төвлөгсөн ийм орчныг бий болгоё гэсэн зорилготой ажил эхэлж байна. Маш сайхан байна. Сургуулаараа цэцэрлэгт төрүүлэн нэрвүүлжрээд мод тавиад Монгол улс амар их цөжилтөнд нэрвүүлж байгаа улсуудын нэг учраас хэдүүлээ модоо сайн тавьж цөжилтөөс хамгаалахгүй л энэ гой байгуулгын цөл болчихвол бас муухай хаал гэж бодоод. Жаахан ч гэсэн мод тарьж өгж байгаадаа бас маш их баяртай байна. Тэгээд олон нийтээр ирээд өнөөдөр мод тарихад бол маш баяртай байна гэж хэлье да. Эхэндээ жаахан чадахгүй юм шиг санагдсан. Тэгээд тариад ирэх юм бол айгуу тийм дахиад ийм шинээр төрсөн өдөр л болж байгаа юм шиг мэдрэмж надад төрлөө. Миний төрсөн өдөр болж байгаа юм шиг мод шинээр тарьж байгаа нь маш тийм гоё санагдлаа. Найзуудаараа 2-3 жилийн дараа ирээд тарьсан модоо харвал маш гоё болсон байна гэж бид нэр итгэж байна. Тэгээд баярлаа. За энэ модыг чинь та мэдгүй дээр нь усалж алдгүй юм байлээ. Тойруулаад маасаа гэрээ. Тойруулаад зөвхөн аяархан хийж байгаа гэсэн. Мод тарих чинь бас амар утга учиртай гэж байгаа шүү дээ. Ер нь л шүү дээ. Мод тарих юм бол ер нь хүний нас нэгээр нэмэгдэд амар гоё үлдэх. 2-3 жилийн дараа ирэхэд айгүй том болцсон. Хэдэн жилийн дараа ирээд харъя даа гэсэн модоо. Тий. Тэгээд нийт оюутан залуус төгсөгчдөө уриалж байна. Нэг төгсөгч нэг мод гэсэн уриатайгаар уриалж байна бид. Тэрбум төслийн хүрээнд модоо тарьцгаая гэж уриалъя. Нэг төгсөгч